Саг видео үзүүлж байна. Ариун цэвэр сахилтын тухай орон орны сонирхолтой ойлголтууд. Хүн бүрийн хувьд өглөө нэгэн хэвэн эхэлдэг болов. Бос могцоо ариун цэврийн өрөө орж дараа нь шүршүрт ороод шүдэ угаана. Энэ бол бидний амьдралын дадал хэвшлийн нэгэн хэсэг. Харин бусад оронд эдгээр зүйлс өөр байдаг гэвэл санаанд багтамгүй байгаа биз. Хятад болон Өмнөд Солонгосын иргэдэл гэхэд Америкийн нэгдсэн улс руу нүүж ирснийхээ дараа тэднийг орой биш өглөө шүршүрт ордгийг хараад их л гайхдаг гинэ. Харин арабын жуулчид барууны зочд буудлуудад орохдоо заавал ариун цэврийн өрөөтэй өрөөг авдаг аж. Энэ мэтчлэн улс орон бүрд хувийн ариун цэврийг сахих хачирхалтай арга замууд байдаг байна. Францад хоол идэхийн өмнө ариун цэврийн өрөөнд орсны дараа болон нар жаргасны дараа гар угаахгүй байх хандлагатай байдаг. Ариун цэврийн өрөөнд нь саван байхгүй байх магадлалтай бөгөөд энэ нь мэдээж бидний хувьд хачирхалтай санагдана. Бразилчууд амны хөндийн эрүүл ах үед маш их анхаарал хандуулдаг. Тэд хоол эзнийхээ дараа үргэлж шүдэ цэвэрлэдэг. Гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газарч тэр. Энэ орны хүмүүс юу ч мартаж болох ч шүдний сойцоо бол хизээч мартахгүй. Хятад улсад та үсчинд ороод үсээ угаалгавал таныг нилээд хөрөнгөтэй хүн гэж үзнэ. Тэд зөвхөн үсээ угаалгах зорилгоор үсчин орох ихээхэн дуртай. Үсээ угаалгах үед танд 15-аас 20 минутын толгойн массаж хийн. Тэд үсчдийг үс засдаг, толгой угаадаг гэж хоёр хувааж авч үзнэ. Сингапурт ариун цэврийг нийтээрээ сахидаг бөгөөд хэрвээ та нийтийн бие засах газар усаа татхаа мартаж харин цагдаа үүнийг мэдэх юм бол та $500 торгуул төлөх хэрэгтэй болно. Япончууд ээлжээрээ нэг усанд ордог. Энэ бол тэдний хувьд тайвшрах нэгэн арга бөгөөд ванта усанд орохын өмнө тэд шүршүрт ордог ажээ. Хамгийн түрүүнд өрхийн тэргүүн, дараа нь насны ирэмбэрээ босод хүмүүс орно. Зарим айлууд усанд орсон усаараа хувц сугаах нь ч бий. Шведүүд байгаль дэлхийг ихээр хайрладаг. Тиймээс аяг тавг угаахтаа саванд ус хийж байнга угаана. Үүнээс гадна тэд таата үнэртэй биш, байгалийн гаралтай саван хэрэглэдэг. Өмнөд солонгосчууд гуйжуулалт болон саванд их дуртай. Нийтийн саванд хамтдаа орох нь энэ улсад түгээмэл бөгөөд нэг нэгнээ угааж, дасгал хийж, унтаж, сонин сэтгүүл уншдаг байна. Америкийн нэгдсэн улсад ихэнхдээ өглөө шүршүрт ордог бөгөөд энэ нь бусад улсын иргэдийн гайхширлыг төрүүлдэг ажээ. Тэд өөрийнхөө бүтэн өдрийн тоос хэрийг арилгахгүйгээр хэрхэн унтаж чаддаг болохыг ойлгодгүй байна. Их Британий угаалтуур ван тус тусдаа усны цорхтой бөгөөд шүршүр байдаг байна. Тэд ваныг хөөстөө усаар дүүргэж усанд орсныхон дараа биеэ зайлахгүй гарах нь олонтой. Шүршүртэй зочд буудлууд байдаг хэдий ч энэ буудлаар нутгийн иргэд бараг л үйлчлүүлдэг байна. Шүршүртэй байвал зөвхөн жуулчдад зориулсан зочд буудал гэхэд болно. Шинэ Зеландад байгаль орчноо хамгаалахын тулд усыг хэмнэдэг. Шүршүрт орохдоо завсарлагатай орох хэрэгтэй. Жишээлбэл биеэ норгочхоод усаа хаагаад биеэ савандаж дараа нь зайлна. Харин хувийн тариалангийн талбайгаа услахдаа тэд ус хэмнэж хувингаар зөөдөг байна. Энэтхэгт өдөрт 2 удаа усанд ордог. Бүх айлд шүршүр байдгүй учраас хувинтай ус ашиглах нь элбэг. Энэ нь цаг хэмнэхээс гадна халуун өдөр сэрүүцэх боломж олгодог. Өмнөд Солонгост иргэдийн хүн дээр бие засах болон хөнгөн бие засахыг ихээр хүндэлдэг учраас Сөүл хотын захад бие засах соёл зориулагдсан бүхэл бүтэн цэцэрлэг түрээлэн бий. Үүнээс гадна Солонгост нийтийн бие засах газар их байдаг бөгөөд үргэлж цэвэр бас үнэгүй. Тэд бие засах тал дээр төдийлөн ичдэггүй бөгөөд сонин юу байна гэж асуухын оронд тэд чи бие засч чадж байгаа юу гэж асуух нь энгийн үзэгдэл. Та Бразилийн ямар нэгэн айлд зочлох юм бол таныг орж ирмэгц тэд танаас шүршүрт орох уу гэж асууна. Учир нь Бразилд маш халуун байдаг бөгөөд иргэд нь өдөрт 2-3 удаа шүршүрт ордог ажээ. Тиймээс энэ асуулт бол соёлтой асуулт юм. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.